Боловсрол шинжилгээ ухаан яамны харьяа Монгол тэмүүлэл лаборатори сургууль Монгол хэл уран зохиолын багш амар жаргал. Нялх хүүхдийн хамрыг яагаад хөөддөг юм бол бор алзан туулаа хийх ч гэж ярьдаг. Учрыг нь хоорондоо ярилцаад дэвтэртээ бичээрэй. Багш нь тайлбарыг үзүүлье. Ойлгосноо хүүхдүүд ээ. Тэгэхээр багш та нартай нэг домгийг дэлгэрүүлэн тайлбарлая. Эрт төр цагт нэг 92 байнгын хэрэлддэг байжээ. Тэр хоёр ганц хүүхэдтэй. Орой үдши болохоор л хэрэлдэж эхэлдэг. Хүүхэд нь уйлж харалдаг байж. Нэг удаа эрэлхийн хаан бүр залхаад ерөөсөө энэ хоёрыг хэрэлдүүлээ тэр хүүхдийг аваад ир гэж хоёр элчээ явуулжээ. Хоёр элчин 92-ыг хэрэлдүүлчихэд хүүхэд нь авах зорилготой гэрийн гадаа зогсож байж. Удсан ч үгүй 92 хэрэлдэж эхэлжээ. Эхнэр нь уйлаад хүүхдэд тэврээд гарлаа. Гарахдаа хүүгийнхээ хамранд тогооны хөөнөөс түрхээд ногоон дэрхийн тарныг буруу хазгай уншаад явжээ. Хоёр шулмас гадаа нь хүлээгээд л байж. Хажуугаар нь нэг ноголон ногоон дарих бор алзан туулаа хөтлөө дөнгөрхийг харав. Тэгтэлж үүр цайлаа. Эрэлгийн хоёр элч хүлээж адаад буцаад очтол эрэлгийн хаан асуув. Яав? Нөө хүүхдийг авчирв уу? Үгүй. 92 хэрэлдсэн ч гэсэн хүүг авч гарсангүй. Тэг хүлээж цөхөөд ирлээ. Таирын хажуугаар өөр юм үзүүлсэн үү? Нэг доглон ногоон дээрх бор алзан туулаа хөтлөө дөнгөрнөлээ. Тэр чинь л байхгүй юу? Тэгэхээр бор алзан туулаа хийдгийн учир нь ийм юм байжээ. Эмэгтэй сандарсандаа айсандаа ногоон дэрхийн тарныг буруу дутуу уншаад явсан нь доглон ногоон дэрх болж харагдаж хүүгийнхээ хамарт хөө түрхсэн нь бор алзан туулаа болгож эрэлгийн элчийг хуурчээ. Тэгэхээр энэхүү бор алзан туулаа болохын учир нь ийм юм байна. За тэгээ өнөөдрийн бидний үзэх хичээл бол тайлбарламж түүний онцлог. Хичээлийн зорилго тайлбарламжийг мэдэх, таних, ойлгох.
тайлбарламж ихийг зохион бичиж сурах. Зорилт: зургийг хараад тайлбарлаж сурах, эхийг уншаад учир утгыг нь тайлбарлах, тайлбарламж ихийг задлалж сурах. Доорх зургийг сайтар ажиглаад тайлбарлан бичээрэй. Тайлбарламж гэж ер нь юу хэлэх вэ? Тодорхойлж бичээрэй. Ямар нэгэн зүйлийн учир утгыг тайлбарлан мэдээлэх зорилготой эхийг тайлбарламж гинэ. Тайлбарламж нь үйл ба хэрэг явдлын шалтгааныг элдвээр задлан дэлгэдэг. Энэ ихийг бүгдээрээ харъя. Хүний амьдралд хоёр их далай бий. Мэдгүй далай, чадахгүй далай. Хүний амьдралд хоёр их даваа бий. Мэдхгүйгээ мэдхийн даваа, чадахгүйгээ чадахын даваа. Энэ ихэд тайлбарлаж байгаа зүйл аль нь вэ? Тайлбарлагдаж байгаа зүйл аль нь вэ? Тэгэхээр тайлбарламж нь нэгдүгээр юмс үзэгдлийг дэлгэрүүлэн тайлбардаг, хоёрдугаар хэрэг явдлын үр дүнг задлаж тайлбарладаг. Ийм хоёр янзаар тайлбарладаг. Тайлбарламж нь хүүрнэмж, эргцүүлэмж, тоочмжийн аль алинтай нь хосолж болно. Тайлбарламж нь ямар учраас гэсэн асуултанд хариулагддаг. Сэдвийг уншаад Монгол бичгийг яагаад хүмүүн бичиг гэж нэрлэснийг өөрийн үгээр тайлбарлан бичээрэй.
Дараах эхийг уншаад утга санааг нь тайлбарлаж бичээрэй. Бичснээ нөхөддөө уншиж өгөөрэй. Өөрийн бичснийг бусдынхтай харьцуулан анализ хийгээрэй. Хүнд дөрвөн нөхөр бий. Эрх мэт нөхөр буй, түүнийг бүүшвт. Уул мэт нөхөр буй, түүнийг бүүшвт. Модны өнгөрөл мэт нөхөр буй, түүнийг бүүшвт. Газар мэт нөхөр буй, түүнийг шүтдэгвэ. Эрх гэдэг бол майны эрх. Тэгэхээр энэ эрх хүний гараар эргэлцээр ягаад бөөрөнхий болчихсон байдаг. Хүний дутагдлыг ил шудраг нүүрэндээ нь хэлж чаддаггүй бөөрөнхий ийм хүнийг битгий шүтэрээ гэсэн санаа байж болох юм. За уул мэт нөхөр гэхээр уул бол байрандаа л байж идэг. Хашаа шүтлэхгүй. Тэгэхээр чамд ямар нэгэн зовлон шандал тохиолдлоо гэхэд хизээч чамдаар очиж чиний зовлон хуваалцахгүй. Байрандаа л байж идэг. Өөрөөр хэлбэл амиа ботсон ийм нөхөр. Түүний бүүшвт. Модны өнгөрөл мэт нөхөр. Модноос үргэлжлэн цагаан юм хийсч байдаг. Тэр цагаан юм хийсээд хин дээр юундаар ч очиж наалдаж мэднэ. Тэгэхээр чамайг хэрэгтэй үедээ чамдаар очиод хэрэггүй чамайг хайдаг ийм нөхөр. Чамд хизээж тус болж чадахгүй хүн учраас түүнийг бүүшвт. За газар мэт нөхөр. Хизээч ямар ч зовлон гачигдал юу ч тохиолдсон чамайг үргэж тулд түшиж байдаг нөхөр юм. Тийм учраас түүнийг шүтдэгвэ. Иймэрхүү санаа байж болох юм. Тэгээ багшийнхаа ярьсныг та нар ургуулan бодоод бичиж ирээрэй. Хилэнд их нэгж бага нэгжиж байдаг. Их нэгжид юу ордог юм бэ гэхээр их зохицолбор. Бага нэгжид өгүүлбэр үг орно. Их нэгжийг бага нэгжээр илэрхийлэхийг товч тайлбар гэдэг. Жишээ нь ярих гэдэг үгийг үзье. Ярих гэдэг үг маань бага нэгж. Хэлэх, өгүүлэх, хүүрнэх, хөөрөх, ойролцоо үгээр тайлбарласан байна. Яримхай, дуугүй, эсрэг үгээр тайлбарласан байна. Ярих, сонсох, харах, үнэрлэх, хүрэлцэх, хүртгүн 5 эрхтний үйл. Хэл, чих, нүд, хамар, арьс, хүртгүн 5 эрхтэн. За мөн ярих гэдэг үгийг өгүүлбэрээр тайлбарсан байна. Хүмүүс хоорондоо хэлцгийг ярих гэнэ. Хүмүүс нөгөөдөө шинэ мэдээ дамжуулахыг хэлэх гэнэ. Хүмүүс нөгөөдөө ямар нэгэн юмны тухай учирлан ярихыг хүүрнэх гэнэ. Хүмүүс яриандаа амтшин хүүрнэхийг хөөрөх гэнэ. За энэ бол бага нэгжийг бага нэгжээр тайлбарласан тайлбар байна. Одоо бага нэгжийг их нэгжээр тайлбарсан тайлбарыг үзүүлье. Үүнийг дэлгэрэнгүй тайлбар гэдэг. Жишээ нь зөгийг хошуунда хатгах зүйтэй цэцгийн шүүсээр бал боловсруулдаг нисдэг шавж төрөл зүйл олон
ажилчин зүгий, балт зүгий, хатан зүгий гэж байдаг. Тэгэхээр зүгий гэдэг үгийг бүхэл бүтэн ихээр дэлгэрүүлж тайлбарласан байна. Иймэрхүү маягаар үгийг, өгүүлбэрийг, эхийг, зохицолборыг тайлбарлаж болдго юм аа. Дараах эхийн сэдв гол санааг хэлцээр илэрхийлж тайлбарламж бичээрэй. Мэлхий. Амьдарч байсан намг нь хатахад 2 мэлхий шумбан наадаж болох газар хайн явжээ. Тэгтэл өмнө нь худаг таарлцсанд нэг нь бодож ирэхцүүлсэн чгүй шууд харин орж цэнгэг усанд булхан баясжээ. Харин нөгөө мэлхий хэрв энтхийн ус чиргэж хатах юм бол яаж бид наад худгаач нь гарах вүлээ хэмээн өгүүлв. Дээрх эхийн сэдв нь мэлхийн тухай бөгөөд гол санааг дараах хэлцээр илрүүлж болно. Хүмүүн холын бодолгүй болбоос ойрын зовлон оршимуй күнз. Дэвхрэг үсрээд буух газраа мэддэггүй. 7 удаа хэмжиж 1 удаа огтол. Урдаас мэдээд аргаа бодвол зовоо хаюул замаас холдно. Үл тоомсорч сул суувал 90 тохиол үхлийн шавхуур 5 сургамж. Өөртөө магад ирэх үйл явдлыг үйлдээгүй цагаасаа бодон мэдвэл мэрэгэн буйзаа. Үйлдэл дууссан хойно дэмий бодох нь үздэл тэнэг хүний зан гэж мэдтгвэ. Субашид. Золгүй явдлын болоогүй байхад нь урьдчилан харна гэдэг ухаантны зан. Нэгэнт нүүрэлсэн хойно нь түүнтэй тэмцэлдэнэ гэдэг зоригтны араншин. Эхлээд хэлэг гэсэн гол зүйлээ бичээ, дараа нь түүнийхээ үндэслэл агуулгыг задаж тайлбарлах бичээ хэлбэр. Жишээлбэл татаруудын аятай сайн ааш аврын тухайд тайлбарламж бичээ. Татаруудын талаар мэдээ гэвэл тэд хорвоогийн бүх хүн харч вэ, шарч вэ, хинээс ч илүү эзэндээ үг дуугүй захирагдж, юунаас илүү тэднийгээ хүндэтгэж хизээч эзнээсээ урвдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Тэд хоорондоо маргаж хэрэлдэнэ гэж бараг үгүй. Мөн тэнд үнэт зүйл дээрэмдэх, хулгай хийх гэж байхгүй тул гэр орон тэрэг бараагаа түгжиж чойжлохыг үл мэднэ. Ямар нэгэн мал алдаж гэмээн тэр алдуул малтай дайралтсан хэн боловч нэг бол ийм мал харж адуулах алдтай тусгай хүмүүст тууж аваачих буюу үгүй бол зүгээр орхив явна. Би биедээ атаархах, жөтөөрхөх, би биенээ үзэн ядаж өсөрхөн муудалцах явдал тэдэнд бараг үгүй бөгөөд харин ч чадал чинээнийхээ хэрээр зүйл бүрээр нэг нэгнээ дэмжинэ.
За одоо энэ тасгалыг ажиллацгаая. Дараах бодомжуудыг өөрийн ойлголтоор тайлбарлаад аль нэгийг сонгон авч учир зүйн шинэ бодомж дүгнэлт гарган бичээрэй. Зургийг анхааралтай ажиглаад төрсөн сэтгэлдээ бичээрэй. Од Цэвэгжив гуайн ууланд хэмээх бүтээлд хатуу бэрх амьдрал түүнийг сөрөн туулах гэсэн амьдралын төлөөх өдөр тутмын тэмцлийн тухай дурсалжээ. Нэг залуу модчин ачаатаа чиргаа алдчихгүй хичээн болгоомжтойгоор бүх хүчээ шавхан тэмцсээр уулнаас доошлох бөгөөд нөгөө нь модоо ачхаар өксөхдөө нүүрлээд байгаа аюулыг сүрэн тэмцэлдэх залууг сэтгэл түгшин харж зөвлөгөө өгөх ба тун удалгүй өөрт нь ирэх энэ аюулаас хэрхэн гарах талаар зүрх алдан бодлох хийж байна. Доошиж байгаа залуугийн өвдөг нэг л нугарвал юу болох нь илт. Би лав яагаад ч юм уг бүтээлийг үзэг бүр уулын уруу арай ядан ачаагаа тогтоож буй залуугийн төлөө түгшдэг. За энэ мэтлэн сэтгэлдээ бичээрэй. Монгол дээл хувцснаас бүс малгай хоёрыг эрхэмлэн дээдлэдгийн учир ёсыг тайлбарлан бичээрэй. За энд Монгол хүн бүсийг яагаад эрхэмлэн дээдлэдгийн тухай байгаа. Гэрийн даалгавраа тэмдэглээрэй. П. Решетниковын Опиат Девойка зургийг хараад тайлбарламж их бичиж ирээрэй.